Тэр онгодуудын тэр дуулаагаар нь битүүр ингээд өөрөө уншчихлаа. Ингэж байжээ. Тэгж болдгоо юм уу? Тэгвэл бүр амар. Тэгэхээр ингэж байгаа. За би ингээд өөрөөр ингээ яри ихлэр зэрэг та ийм хориг тавиад байгаа байхгүй юу? Улс төр хизээч орж болохгүй. Гэсэн. За тэгээ онгодын яриа орж болохгүй гэсэн энэ хоёр зүйл хориг тавигдаад байгаа шүү дээ. Тэгтэл энэ онгийн болгосон булчин тэр зэрэг улс төр байгаад байгаа байхгүй юу? За сайн байцгаана уу? Домгийн их бурхан халдуун цувралынхаа 5 дахь дугаарыг муу нуухаар сайн илчил гэдэг нэртэйгээр нэгэн маргаантай эргийг таслан шийдэхийн тулд эхлүүлээд байна. Мөнх тэнгэрийн зарлиг амаа гэдэг ингэж байна. Агил тэнгэрийн зарлиг байж иж монголчууд хөдөлтөө гэсэн ийм бидний эртний өвгдөөдсийн улс төр улсаанд авч явж ирсэн их монгол улсыг байгуулсан ийм түүхэн улбаа байна. Тэгээ өнөөдөр энэ улбаагаараа хөдлөхлөр зэрэг энэ тэнгэрийн зарлигийг нэг хүн хаад суучхаа тэгээ бид нар энэ зарлиггүйгээсээ болоод юу ч хийж чадахгүй ямар ч хэн ч юу ч хийгээд бүтэхгүй тэгсээр байж байгаа харийн занганд ороод бидний үндэстэн сүрүүл одоо биднэрт тэрэн шиг аюултай мөөртөн ч гэсэн тэрэн шиг хилэнтэй юм юу аах вэ? Тийм биз дээ. Энд чинь хамгийн том хилэнц шүү дээ. Тэнгэрийн зарлиг буулгагч тэргүүн зарим бидний донд ийм нэгэн маргаантай эрэг гараад байна. Үүнийг мэрэгэн олонныхаа хүчээр нэг тийшлэн таслан шийдэх хэрэгтэй болоод байна. Би хэлээд та нараас нэг л юм гуйгаад байна шүү дээ. Яг бидүүс ингээд нэг толгойтой нэг удирдлагын дор явъя. Энд ч амжилтанд хүрдэм байна. Тэгэхгүйгээр ингээд тал бүрээр бодсон цаанаараа яваад байх юм бол улуун бутраад байна. За тийм ээ. Нэг тэргүүнтэй 1000 сүлтэй могой тулсан аюулаас зайлж чаддаг. Харин 1000 толгойтой нэг сүлтэй могой болчих юм бол тулсан аюулаас зайлж чадахгүй хэдэн тийшээ саргунж яваад тэрэгний гол даригдаад өгдөг. Ийм нэгэн үлгэрийг бидний аав ээжүүд өвөө эмээ нар болон бидний өвөг дээдсүүд үр хойштон захиж сургамжлан үлдээж ингэж өвөг дээдсийнхээ захиас сургаалыг дагаж мөрснөөрөө монголчууд бид үеийн үед үрдийн үрд өн мөнхөд оршиж түгээс тогтохгүй дэлхийн хүн төрлөختөн уруудаж дороодохын цагт сөнөж өгөөрхийн цагт монголчууд хизээд сэргэн мандаж түгээр тогтохгүй дэлхийн хүн төрлөختнийг засан тохинулж Монголын их амар амгалан даян дэлхийд бэлгэлж ирсэн ийм нэгэн онцгой эв нэгдлийн дор үеийн үед мандан бадарч ирдэг ийм үндэстэн байгаа. Тэгэхээр зэрэг одоо бид нар ч гэсэн ямар нэгэн эв түнжингүй байдлаас гарахын тулд эв нэгдэлд хүрэхийн тулд нэгэн толгойгоо олох хэрэгтэй болоод байна. За тэгээд бидний толгой юу юм бэ? Мөнх тэнгэртэн монголчууд бид тэнгэрийн зарлигаар хөдөлдөг бол тэр мөнх тэнгэрийн зарлиг амой хэмээн буулгасан тэнгэрийн зарлигаар толгой хийж түүнийг бүгдээрээ дагаж мөрдөж сахин гүйцэтгэх хүү аль эсвэл тэр тэнгэрийн зарлигийг зоргоороо хувьсган өөрчилж зоргоороо зохион байгуулалт хийж ингэж улаачийн санаан зоргоор бүхнийг хийх энэ нэгэн толгойг дагах уу? За энийг ингэж одоо энийг ингэж хий, энийг ингэж хий, энийг ингэж хий гэж ялтай тохироод дагна. Ойлгоогүй дэрэг. Тийм би ингэж ойлгоод байна л да 2018 онд энэ зарлиг ингээд ард түмэн төрөх байсан чинь хүрээгүй ахгүй юу. Тэгээ хүрээгүй явсаар байж байгаа 6 жил болсон. Тэгээ сая хүргсэн чинь бас дахиад хүргэж болохгүйгээ ингээ хурааж ав гэдэг штэ. Би энийг хураахгүй хурааж болохгүй гэд ингээд өөрийнхөө байр суурийг энэ хурааж болмооргүй юм шиг байна. Яах вэ? Тэгвэл чиптэрийн дунд ийм бол мэддэг чаддаг энэ улсад чинь мэрэгэн дөрвөн ухаантнууд зөндөө байна. Тэрнээс нь асууя. Тэгээ бид нар одоо юугаар мэддэг чаддаг гэхээр одоо жишээ нь асуухлаар дээр одоо хаанаас юунаас юм. Одоо энэ буу зарингуудаас асууя. Би энэ юугаас энэнгээр нэвтрүүлэг болгож асууя. Одоо бид нарт ийм зарлиг ирсэн. Ийм зарлигийг ингэж хүргэх байсан. Тэгсэн чинь энэ ингэж хүрээгүй. Ард түмэн энийг ухаарч хүлээж авахгүйгээд өнөөдрийг хүртэл хаасаа. Өнөөдөр хүртэл хүрээгүй. Одоо ингээ хүргэе гэсэн чинь дахиад ингээд хаалт ирлээ. Тэгэхээр зэрэг одоо энэ хаалт ингээд байж болох уу юу гэд би өөрийнхөө энэгээр асуугаад яв. Тэрний тулд би эхлээд өөртөө чинь сайн зөвлөе. Учрыг сайн асууж лавлаа тий. Тэгээ ингээд энэ тухай ярилцаад үнэхээр 18 оны энэ зарлиг ийм чухал зарлиг байсан гэдэг тал дээр хоёулаа ярилцаад тэгээ ард түмэндээ мэдээлэл өгвөл өөр болох гээд байна. Гэтэл энэ зарлиг байж болохгүй, улс төр байж болохгүй, энэ миний нэр байж болохгүй гэсэн энэ олон хаалтын дараа би тэгээд тэнд нэг үйл хийх юмаа гэдэг тодорхойгүй тийм ярихлаар зэрэг энэ онгийн тэр буулгасан зарлиг ёсоор юм болохгүй шүү дээ. Тэгэхээр зэрэг бидний энэ үйл үр дүнд хүрэхгүй. Тэгвэл юу яа цамаа. Тэгвэл яг над өөрийнхөө бодож байгаагаар ингээд хүмүүст уулзалт хийгээд яваад үз. Тэгээд яваад үзэхээр ямар хариу өгөх нь вэ? Мөнх тэнгэртэн монголчууд бид тэнгэрийн зарлиг доор цуглаж тэнгэрийн зарлигийн дагуу хөдөлдөг бол тэр тэнгэрийн зарлигийг мөнх тэнгэрийн зарлиг ам ой хэмээгээд
Бурхан халдун хайрхан уулын их Монголын овооны их тахилгын үеэр ихсийн онгийн буулгасан тэр зарилгийг зарлиг ёсоор гүйцэтгэх ёстой юу? Аль эсвэл улаачийн зохицуултыг дагаж Тэнгэрийн зарилгийн эсрэг бүхнийг үйлдэх ёстой юу? Энэ асуултын хариултыг нийт мэрэгэн олноос сон авах шаардлага гаргаад байна. Тэр онгодуудын тэр дуулаагаар нь биш зүгээр ингээд өөрөө уншчихал та. Ингэж байж. Тэгж болдгоо юм уу? Тэгвэл бүр амар. Тэгэхээр ингэж байгаа. За би ингэж өөрөөхөө ингэ яри ихлэр зэрэг та ийм хориг тавиад байгаа байхгүй юу? Улс төр хизээч орж болохгүй. Гэсэн. За тэг онгодын яриа орж болохгүй гэсэн энэ хоёр зүйл хориг тавигдаад байгаа шүү дээ. Тэгтэл энэ онгийн болгосон буул чинь тэр зэрэг улс төр байгаа байхгүй юу? Одоо чинь Уротон дөрөвдөж. Харин бодоoti тэсэн дангмын хиндунаач. Ургоотон мен тасрах. Аюу нэгэн тэхэсэн учраас. Би өвгтийн зэрлэгээр инутата. Заалч мөвлөө. үр удамд ороод ич харийн боолуудын занган дунаж ураг удмыг нь захирах аюул нэгэн тэхэлсэн учраас гэж байгаа байхгүй юу? Тэгээд инхлэр зэрэг энэ улс төр байтугай орсон байгаа энэ тохиолдолд би одоо онгийн буултыг толгой гэх үү, улаачийн зохицуултыг толгой гэх үү гэдэг асуудал яг тулгараад байгаа гэсэн үг. Энэ дээр бол бидээс үйл ажиллагаа явуулах чинь байвал нэгдэл хамтраад ярилцаад явахаас өөр арга байхгүй. За тэгвэл энийг л би тодруулж ярилцах хэрэгтэй болоод байгаа юм. За юун төлөө өвөг дээдс минь их хаадууд минь Тэнгэрийн зарлиг дор нэгдэх ийм нэгэн толгойг үр үндэс, үр хожмын үр сад бидэндээ заагаад захиад үлдээсэн байгаа үлээ. Юун төлөө их Монгол улсын тамганы бичээс мөнх Тэнгэрийн хүчин дор Далай хааны зарлиг ил болон иргэн дор хүрвээс аюу тугай биширдүгэ хэмээн мөнх Тэнгэрийн хүчин дор нэгддэг энэ нэгэн онцгой онцлогийг их засаг хуулиндаа зааж ингээд үр хооч бидэндээ захиж сургаж үлдээсэн мэлээ. Тэгэхээр зэрэг одоо бид энэ асуултыг эхний удаа шийдэх хэрэгтэй байна. Яагаад гэвэл хоног хугацаа маш бага үлдсэн. Бид Тэнгэрийн зарилгийг 2018 онд хүлээж авсан тэр дагуугаан гүйцэтгэх ёстой байсан байтал тэр цагаас 6 жилийн хугацаа алдаж өнөөдөр нэг хоног нэг өдрөөр бидний үр хүүхдийн амь нас дэнчинд нь тавигдаж бидний улс үндэстнийг харийн боолууд захирах энэ хүнд хэцүү цагийн дор ирсэн байгаа учраас үүн дээр хүн бүхэн хариуцлагатайгаар оролцож хүн бүхэн өөр өөрийнхөө оюун ухаанаар шүүн тунгааж энэ нэгэн асуултанд хариулт өгөх ийм нэгэн цаг үеийн шаардлага ургаад байгааг эрхэм танаа сонирдуулж байна. За мөнх Тэнгэрийн зарлиг амой бүх ураг удмуудад дуулгаа гэд ингээд дуулгасан тэр зарлигийг яг тэрнгээр нь дуулгах. Нэг бол энэ бичлэг хүрж болохгүй. Ийм зүйл байж болохгүй гэсэн тэр улаачийн зохицуултаар хөдлөх энэ хоёрын аль нэг нь барихаас өөр аргагүй юм нөхцөл байдал үүсэт байгаа учраас энэ асуултаа би харин тавиад явчихвал илүү тодорхой учир мэддэг хүмүүсээр тайлбарлагдаад явчих юм болоо гэж боддог байхгүй юу? Өвгтийн зэрлэг ясаа. Урвачруудан энэ хүмүүдийг мэдээ товсон даруйда дараагийн ураг удмын өрөөдөд дамжуулан хийж энэ хүмүүдийг бүтээгтэн үйл хэрэг маань өөрөө том үйл хэрэг байх гэдэг. Яагаад гэвэл ийм харийн боолуудын занган дунчаад ийм хүнд хэцүү байгаа учраас нэг хоромж алдахгүй бид нар тамхтай тэмдэгтэй үрсэхлээрээ зэрэг ер нь даяар Монголоо хөдөлгөж энэ хүнд хэцүү байдлаас гарах үүнд одоо бид нар ихэд бүх болцоогоо даашилж ажиллах ийм л байдал үүсэт байна л да. 99 сарын 33 удагнуудыг шилж сонгон их үүлэнд мартуулахтан. За тэгэхээр зэрэг бидний энэ үйлэнд 99 зарын 33 удагныг шилж сонгон их үйлэнд мордуулахтан гэсэн байгаа. За энэ дээр ямар үйл ажиллагаа хийгдэж байгаа вэ? Одоо энэ баяр наадмын дараа ерөнхийдөө энэ ураг удам зарингуудтайгаа бүгднтэй нь холбоо бариад энэ үйл ажиллагаанд оролцох хүмүүстэйгээ ер нь холбогдоод тэгээ цаашаа үйл ажиллагаагаа хийх зорилготой л явж байна. За тэгэхээр одоохондоо төрийн дээд эрх барих байгууллага нь улсын хурал гэж байгаа боловч энэ улсын хурлыг тараах
бүх нөхцөл тохироо бүрдсэн. Энэ бүхнийг бид нар эргээд бас тодруулан харах хэрэгтэй. За тэгэхээр 2018 онд дахиад өөр юу болсон бэ гэвэл энэ парламентын дархлаа гэдэг имийг одоогийн ерөнхий сайд оюун эрдэнэ өөрөө үгүй хийсэн. Тэгвэл зайлшгүй зарлах юм одоо нөхцөл байдал бол үүснэ. Хэрвээ зарлахгүй бол улсын хурлын дарга үндсэн хуулийн цэц дээр очих болно. Ягаад гэвэл гишүүдийн бүр эрхэнд талцсан гэж үзнэ. За ингээд улсын хурл үндсэн хууль зөрчиж өглөө. Хуулийг ёсчлон биелүүлж, хуулийн үг үсэг цэг засал бүрийг тунгаан боловсруулж хэлцэж баталдаг хамгийн дээд байгууллага шүү дээ. Үндсэн хуулиа зөрчдөг улсын хурл байсаар байх уу? Парламентын дархлааг байхгүй болгоч та нартай хэн болох юм? Та нар бүгдээр гөлөг болно шүү дээ. Бүгдээр гөлөг болно. Заяа. Та нар бүгдээр бүлтгдүүлнэ. Улаан сайдгаа дальж байгаа тараад байх юм байхгүй. Та бааш та зүгээр л хинч болно. Миний энэ үгөөс та нар оройч орноо. Заяа. Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөл нь парламентын засаглалын дархлааг алга болгосон хууль гэж зарим гишүүд шүүмжилж байгаа бол нөгөө хэсэг нь тэгээд намын бүлэг байна. Үнэхээр одоо ерөнхийлөгчөөр хайн хагалуулахтаа тулсанд бол хэл харамсаж байгаа. Тэгээ нөгөө хэд маань бас хуулиа батлангуудаа эргүүлэх хүчингү болгочороо ч гэж ярьж байгаа шиг. Их хурлын дархлааны асуудалд бол үнэхээр одоо бас тийм ноцтой хохирол очруулахаар ийм л хууль болж ийн гэж би хувьдаа харж байгаа. Нэг хүнээс болж хууль өөрчилж байгаа нь өөрөө төрийнхөө дархлааг суултах нь төрийн дархлаа гэдэг юм байхгүй болох юм. Тэгэхээр энэ парламентын дархлаа байхгүй одоо бид нэр үндсэн дархлааныхаа дагуу явах ёстой гэсэн үг. Үндсэн дархлаа маань юу вэ гэхлээр зэрэг Монголын эзэнт гүрний агуу их тоондоо сууж байгаа төрийн гурван өндөрлөгийн нэг бол та албаны хүч албан тушаалтын дээр байдаг гэдэгт итгэх ёстой. Хүссэж, гойцсонч, ууралсанч, уйлсанч одоо та огцон хөрөлтөө өгөх ёстой. Огцон хөрөлтөө өгөх шаардлагатай. Чингисийн Монгол гэдэг бидний энэ эзэн Чингисийн маань байгуулсан тэр энх хамгаалалтын төрийг өнөөгийн дэлхийн хүндрэлтэн монголчууд биднээс харуулдан хүлээгээд 10 гаруй жилийн нүүр үзэж байгаа. Тэгээд мөн Монгол улсад ноот бичгүүдэн ирүүлсэн байгаа бүх улс орнуудын удирдагчид мөн шашны тэргүүнүүд нь ч гэсэн энэ Чингисийн Монголоос суралцъя. Энэ мөнх тэнгэртэн монголчуудын тэнгэр үзлээс суралцъя буюу монголчууд бидний дархлааг өнөөдөр дэлхийн хүндрэлтэн мөн өөрсдийн дархлаа болгож хүлээж авахын төлөө дэлхийн улс орнуудын удирдагчид нь ч Монгол улсад ноот бичгээ ирүүлсэн байгаа. Мөн бүх шашны тэргүүнүүд ч мөн Монгол улсад өөрсдийн хүсэлтэд илгээж өөрийн биеэр Монгол оронд морилон ирж ингээд мөнх тэнгэртэн монголчуудын энэ тэнгэрлэг аж төрх ухаанаас суралцъя гэдгийг Монгол нутгаас дэлхийд дахинаа зарлан айл төрийн ухаан буулгасан байгаа. Тэгээд ч мөн 2022 оны 7 сарын 11-нд буюу одоогоос яг 2 жилийн өмнө Монгол улсын ерөнхийлөгч ухнаагийн хүрэлцэх мөн Чингисийн төрөөн байгуулах ингэж дэлхийн нийтэд Монголын хамар амгалан түгээн дэлгэрүүлэх үүний төлөө Монгол хүн бүр идэвхжүүлэн ажиллаач гэдэг уриалга бүхий зарлиг юугаан буулгасан байгаа. Тэгэхээр бид нар төрийн тэргүүнийхэн зарлиг айл төрийг дагсан ч мөн дэлхийн улс орнуудын ерөнхийлөгч ерөнхий сайд гэдэг удирдлагын тэр хүсэл шаардлагыг бодсон ч дэлхийн шашны тэргүүнүүдийн хүсэлтийн дагуу хөдөлсөн ч бид нар энэ эзэн Чингис хааныхаа зарлиг сургаалыг даган мөрдөж түүний тулд Тэнгэрийн зарлигийг даган мөрдөх ийм нэгэн үйлийг бид нар бүх нийтээрээ зайлшгүй хийх энэ цагийн шаардлага байгаа. Үүнийг хүн бүхэн мөн ухаарч ухамсарлаасаа хэмээн энэ учрыг энд мөн цухас дурдж байна. Үүнийг хамгийн гол нь бид нар бүх нийтээрээ цааш нь улам дэлгэрүүлэн хэлэлцэх энэ хэлэлцүүлгийг мөн олон нийтэд одоо том нөлөөллөө үзүүлж чаддаг энэ эрхэм хүмүүс маань мөн энэ дээр анхаарал ажилласаа хэмээн хүсэлтэн үгээр уламжилж байна. Тэрээ сайн сайхан юм хийж чадсан, дэлхийг нэгтгэсэн. Тэгээд одоо бид нар яг яах ёстой вэ гэдэг юм дээр ахаад толно. Энийг би яг мэдчихэж байгаа. Бүх ургуудмууд дуулах гэсний дагуу бүгдэнд нь одоо ингээд одоо маргааш нөгөөдрөөс авахлаад нэлээд их хэмжээний юунууд явагдсан. Тэгээд та бүгд мэтэр дармаар явуулахад 8% асаахын тул хийгээд өгөөрэй. Тэгээд Монгол түмэндээ хүргээд бүгдээрээ би болохоор нэг ч ургууд нь бити үлдээсэй гэж боддгоо. Их эзэн хааны зарлигдсан Монгол түмний үеийн үед ургийн ураг дахиж явах их бурхан халдуу байхны их Монголын явааны Монгол угсаа гаруулын ураг удмуудын нэгдсэн их тахилганд хүрэлцэн эрхийг хүндэтгэн санагдуулж байна.
Тэнгэрийн улаач, удган зайран, бөөгögэн тархинууд маань ийхүү. Ураг удмын их чуулганан, бурхан халуунаа чуулан хуралдуулж, ихтэлхийгэн аврахаар мориндоо мартлаа. Газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлын төлөө шантарлагүй тэмцээр ирсэн манай гал үндэстэн холбооныхан маань Тэнгэрийн зарилгийг бишрэл төгөлдөр хүлээн аваад дархан цааз болгон хүний ертөнцид тунхаглан буулгаад улмаар залгамж үеийн сургамжлан дагуулж Тэнгэрийн цаазыг ертөнц даяар түгээн дэлгэрүүлэхээр ёслол төгөлдөр хөдөлсөн боловч одоохон тонтод маань цагтаа хүчнэдээ тулгаран гэмт хэрэгтэн болж ялдагдаад гал тундуур эд туучив. Энэ дээрээс ирсэн Тэнгэрийн зарлиг бид нар дугаас уламжилсан байсан. Тэгвэл тэрийгээ сэргээ. Ингээд гурван хүчийг нэгтгэж байгаад энэ ташуураа барьж байгаа. Түр засаг нь хөдлөхгүй бол бид одоо ташууртайгаа хөдлөе одоо өшөө яах вэ? Тэр нэг буугаа бариад хөдлөх нь араа болоогүй. Ташуураа бариад хөдлөе. Одоо тэгээд энэ хөдөлгөөндөө төх монголчин хөдөлчлөө шүү дээ. Хөдөлсөн. За ингээл нэгэнт хөдөлсөн бол монголчууд хөдөлсөн л бол яадаг. Заавалчгүй гайхамшигтай өөрчлөлтийг авчирдаг. Заавалчгүй хүн төрөлхтнийг бишрүүлж идэг баг. Тийм. Тэгэхээр зэрэг тэр хүн төрөлхтнийг бишрүүлэх үйл ажиллагаа маань эхэлжлээ. 12 сарын 27-нд. Одоо бид нар ард түмнээсээ тусламж хүсэж байна. Бид нар уул усаан бохирдуулж болохгүй. Бид нар ургамлогоогоо сүйтгэж болохгүй. Бид нар эцэг хүүхдийнхээ энэ ариун сайхан газар нутгийг хөндөөлж болохгүй. За 2018 онд юу болсон бэ гэвэл Тэнгэрийн зарлиг болсон. Мөн Тэнгэрийн хүч монголчуудад боддоор буусан гэдэг зүйлийг мөн их эрдэмтэд маань зарлж байсан. Сая 18 онд юу болсон бэ гэвэл Тэнгэр болсон. Мянган жилийн дараа анхудаа Тэнгэр гэдэг байгалийн бодит хүчин Монгол нутагт буусан гэж бид ингэж ойлгож байна. Сорой сайчин ялгархаар орохгүйс ойрын хугацаанд бүхний тэрэн сүрэлт хүрэх шасалтай байна. Тийм учраас Монголыг Тэнгэрээс дахиад байчиллаа. 3 удаа, 3-4-аас илүү удаа юм. Тэр үйл явц хоёр талаас нь явж байна. Шинжлэх ухааны шугамар явж байна. Нэг нь бол Тэнгэрийн шугамар явж байна. Тэнгэрийн шугамар юу гэж түрүүнд Баатаргой маш тодорхой хэлсэн. За Баатаргойн хэлсэн мэдээллийг давхацаас бол 2018 онд хийж байгаа. Энэ бол дэлхийн томлын зүгээс авах шийдвэрлэх хэмжээний он юм. Монгол хүн 18 оныг авах гэсэн юм аа. Их үйл ихэл тавьтлаа. Их Монгол улс байгуулалт үндсэн гараад ирлээ. Энэ бол 2018 оны 9-р сарын 23-ны өдөр болсон үйл явдал. Алтан дай дүнний аялал шудар судлаачдын ээлжил чуулга уулзалтын энэ хүүндэр дээрээс эдгээр эрдэмтэд энэ үгийг ам бардам хэлж байжээ. 2018 оны зүгээр шинжлэх ухааны үүднээс тосч бас болж байгаа юм. Энэ бол шийдвэрлэх юм. Энэ үүднээс энэ өнөөдрөөс энэ танхимаас их үйл хийх ёстой гэдгийг та зориуд хэлж хэлсэн юм. Энэ бол он дуусгаас 3 сарын өмнө болсон үйл явдал. 3 сарын дотор юу л болоо ажтаа, юу ч болоогүй бидтэй гэх хүмүүс магад олон гарах бизээ. Тэгвэл Тэнгэрлэг монголчууд болох үйл явдлыг урьдчилж мэдээд, тосож бэлдээд, тэсэж даван гардаг. Яагаад гэвэл тэд зөвхөн ирээдүйд санаа тавьж маргаашийн үйл явдалд оюун бодол нь төвлөрдөг. Энэ төвлөрөл нь ирээдүйг бүтээдэг. Өөрөөр хэлбэл угтаж мэдээд, тосож бэлдээд, тэсч даван туулах тэр үйлийг тэд өөрийн тэнгэрлэг эрчмээр бүтээж, өөрийнхөө болоод улс орныхон аюулгүй байдлыг хангадаг байна. Харин жирийн хүмүүс болоод өнгөрсөн хойно л учрыг бүр нэг магад сайн хэлүүлж, бас лавлан асууж мэдснийхээ дараа л амаангаа шагширдаг. Тэгэхээр Тэнгэрийн зарлиг нэгэнт буусан бол тэр нь хэрэгжих бүх хүчээр агуулсан байдаг гэдэг. Тэгэхээр зэрэг үнэхээр 2018 онд юу болсон бэ гэдэг талаас нь би энд мөн болсон үйл явдлаас өөрийнхөө сонсож мэдснээр та бүхний сонорт мөн хүргэе. За тэгэхээр 2010-11 онуудад гал үндэстэн холбоо гэж газар нутгийнхаа төлөө
тусгаар тогтнолынхон төлөө ингэж үйл ажиллагаанд орсон анхны томоохон хүчин гарч ирсэн. Гал үндэстэн холбооны тэргүүн зорилго нь улсын хурал засгийн газрыг тарааж намгүй сонгуулийг явуулах юм. За тиймдээж ард түмний дунд санал асуулга явуулж ээлжид бус намгүй сонгуулийг явуулах нь зүйтэй гэж үзэж байгаа юм а. Үүнд номын их багшаар нь одоо энэ тусгаар тогтнол хөдөлгөөний багш болон гарч ирсэн банзрагч төр төсний онлын багш энэ банзрагч хэмээх нэрхэн мөн 2018 онд Тэнгэрийн цаг ирэх юм а. Хөдөлгөөн дээр хөдөлдөг хөх монголчууд энэ 2018 онд одоогийн ноёдын суудлыг ганхуулах хуйц тийм том хөдөлгөөнийг хийх юм а хэмээгээд ингээд 2018 оныг гал үндэстэн холбооныхон хүлээж ирсэн байдаг. Яагаад бид 18 он гэж? Энийг би тодорхойлсон биш ээ. Багшд хэлсэн. За. Чи хожил шүү. Чи яагаад гэж? Бадар чин дахиад жил төмөн хөдлөн хожил ноёд хөдлөн гахаж жил газар хөдлөн. Тэгээ багш бол хожил хөдлөн гэж хэлсэн. Тэгэхээр чин би тэгээд ямар одоо зөрөөд ямар 11 онд одоо хөдлөн гэж хэлдэг юм биш. Тэгээ би төвчөлтэй хөдлөсөн юм хэлсэн. Надад тамиг сайн ч юм би дуулахтай байна. Тийм болохоор 18 он хөдлөсөн. Бид чинь төрийн зурхаан ёсоо гэж юу. Ерөөсөө тэр анхнаасаа 2018 онд эхэлнэ гэсэн. 18 онд эхэлсэн үү гэсэн. Хэрхийг тэнгэр мэднэ гэж. Бид өөрсдөө эвлүүлэх гэдэг юм л та. Тэнгэр цаанаас нь эвлүүлдэг. Сарын сайныг саатан хүлээж, өдрийн сайныг өнжин хүлээж. Их хэргийг эхлүүлэхэд энэ өдөр ээлтэй хэмээн сонгож хөдөлсөн өдөр минь намрын адаг сарын улаан тэргэл өдөр байлаа. За ингээд 2018 оны 10 сарын 25-нд намрын адаг сарын улаан тэргэл өдөр монголчуудын агт мордын тарга тавиргаан авч гүйцсэн байдаг. Буюу дайлаар их үеийн төлөө дайлаар мордоход боломжит тохироо нөхцөл бүрдсэн байдаг. Энэ цаг үед энэ их үлийг энэ улаан тэргэл өдрөөр эхлүүлдэг юм а хэмээгээд ингээд хөх монголчууд хөдлөх цаг ирлээ. Ноёны суудал энэ жил ганхан. Тийм учраас энэ засаг төр нурах энэ бүх цаг үе эндээс эхлэх учраас бид нар эзэн Чингис хааныхаа төрийг байгуулах тэр шин төрийн шавыг тавих хэрэгтэй байна. Үүний тулд эзэн хааны нутагтаа ингээд ажиллаа гэд ингээд бидний 3 нөхдийг их хааны нутагт томилон илгээсэн байдаг. За ингээд энэ томилолт дагуу бидний хэсэг нөхөд юу хийж ямар үйлийг хийж ямар үеийн ард гарсан бэ гэдгийг мөн тусгайлан олон нэвтрүүлгүүдээр хүргэсэн байгаа. Эндээс мөн олон учир цаашлаад нарийн тодорх учраас энэ зүйлийг мөн та бүхэн сонирдон толдон болгоогоосай хэмээн хүсэж байна. Гутаан давааны одоо энэ ноён оргил дээр ирээд зогсож шүү дээ. Энэ эзэн мөг Чингис хаанаас өвлж үлдээсэн газар нутаг. Магадгүй энэ Гутаан даваа мөнх тэнгэрийн даваа гэдэг одоо бүр хамгаалаач гэсэн ийм одоо түүх шашилцартай. Урд талдаа бол босго тэнгэрийн даваа гэж байж байгаа тийм ээ. Тэгэхээр бид одоо өөрсдөө энийг хамгаалахгүй бол одоо өшөө хэн хамгаалах юм. Тэгэхээр нэг голын уснаас нэг хөндөд аж амьдарч байгаа бид л одоо нэгдэхгүй өшөө хинт нэгдэх. Баялаг тундраад байна уу хосроод байна уу урагч ноёд мөнгөн бацаач яраад байна уу цухтаад байна уу хамт жанжины цэрэг тэгвэл хамгноо Чингис хааны цэргийн чимээ тасрах болоо. За тэгээ 2018 онд өөр юу болсон бэ гэвэл үнэхээр ноёдын суудлыг ганхуулахуйц маш том хөдөлгөөн
2018-аас 19 онд шилжих энэ өвөл болсон. Монгол Улсын их хурлын дарга Мэ Гомбын энх болд гэдэг энэ хүний ёс зүйтэй ганцалхан Монгол төрийг гацаанаас нь гаргана гинэ. Харин тийм ёс зүйг түүнд олгох ёстой хүн хэм бэ? Чон ирэх хоёр хиймэрсэн гэдэг шүү голдоо. Одоо огцрогч цагч болцсон биш үү? Энэ эрх баригчдын хууль хүчний байгууллагаар бусдыг дамталж хяналтандаа байлгадаг энэ тогтолцоог устгах гэж байгаа маа гэдэг л зүйлийг ярьж байгаа. Одоо ёстой нөгөө нэг Монгол түмний буян заяа мэдэнтэй гэдэг шиг тэнгэр татхаа хайж байгаа зүйл. Ийм нөхцөл байдал хэвлээ шүү дээ. Хязгаарч энэ сүхийн талбайд 30,000 гаруй хүн цуглаж байгаагүй тэр тусмаа дүн өвлөөр. За тэгвэл энэ дүн өвлөөр монголчууд 30,000-уулаа төв талбайдаа цуглаж тэмцсэний эцэст Улсын их хурлын дарга Мэ Гомбын энх болд гэдэг хүнийг суудлаас нь авч хайсан ингэснээрээ энэ парламентын дархлаа гэдэг зүйл огтоосон байхгүй болсон. Дуртай хүн хууль санаачилдаг. Яагаад гэвэл бүрэн эрх нь байдаг. Өөрийнхөө үзмжээр хууль санаачилдаг. Монгол Ардын нам 2 хуваагдаад тэрнээс болж одоо төрийн ажил маш их гацж байгаа. Зөвхөн парламент одоо хуваагдаад байгаа юм биш. Аймаг болгон 2 3 их хурлын гишүүнтэй. Их хурлын гишүүдэд дагсан хуваагдал орон нутагт бүгдэнд нь очсон байгаа. Дээрээс нь агентлаг яамдуудаар очсон байгаа. Ийм байдал бол одоо энэ Монгол төрийг гацаанд оруулах урагшлахгүй байх ийм нөхцөл байдал руу төдөгч байгаа. Хэрвээ бид нар их Монгол улсын их хуралдаагаан зарлан хуралдуулсан бол сая төрийн дээд эрх барих байгууллага гэж ийм байдаг юм аа. Монгол улсын төр гэдэг ийм том хүчтэй ийм зүйл байдаг юм аа гэдгээ тунхаглах байсан. Гэтэл тэр тэнгэрийн зарлиг нь харамсалтай нь түмэн олонд минь хүрээгүй. За тэгэхээр хаад маань юу гэж айлдсан байдаг лээ. Тэнгэрийн зарлиг үгүй бол хэн юу хэрхэн үлдүүлээ гэж. Тэгэхээр зэрэг энэ тэнгэрийн зарлиг байгаагүйгээс төрийн дээд эрх барих байгууллага гэдэг байгаа энэ улсын хурлч нь хамгийн том хулгайш луйварч булхай бузар булаагаан дээрээ залсан байдаг. Энэ хамгийн том луйварч нь авч хаях хуулийн зохицуулт байдаггүй. Энэ арга ядсан байдал дээрээсээ нэг хүн зориулж хууль батлаад Энэ хуулийг бол одоо төр нэг удаагийн хэрэглэх маягаар одоо оруулж ирж байгаа байх гэж харж байгаа. Хэрвээ энэ хуулийг батлаад эргээд одоо дахиад батлсан хуулийг хүчингү болгоно гэх юм бол энэ ч одоо их хурл бол зүгээр л нэг тийм хэн нэгэн дуртай хүмүүсийн тоглоомын л тэгээд хүмүүсийн одоо үзмжээр асуудлаа шийддэг. Ийм л одоо бүлэгэл фракцуудын хоорондын нөгөө нэг айхтар тоглоомчин дахиад явагдаж яхал ийм л асуудал болчиход байгаа байхгүй юу? Нэг хүн зориулж хууль санаачлаад түүнийгээ батлаад тэр хүнийгээ тэр хуулийнхаа дагуу татан буулгаад тэрний дараа тэр хууль хүчингүй болоод ингэснээрээ тэр хууль тогтоох байгууллага гэдэг нь ямар үл бүтэх зүйл вэ гэдэг нь маш тодорхой харагдаад ингээд парламентын дархлаа гэдэг зүйл байхгүй болсон. Хэрвээ бид нар уламжлалт дархлаа болох тэнгэрийн зарилгаанд дагах тэр нөхцөл бүрдсэн байсан бол бид өнөөдөр энэ 6 жилийг алдаж өнөөгийн энэ их уруудалд ороод хүрэхгүй байжээ. Тэгэд бүх ургуудны онгодууд, ургуудны улаач нар овгийн тэргүүнүүдийг уран зал чуулгатун гэдэг энэ үгчин өөрөө дахиад бид нар төрийн дээд эрх барих байгууллагаа ингэж байгуулаа гэсэн улс төр байтугай юм байхад улс төрийн үг оруулж болохгүй, улс төр нэгч байж болохгүй гэдэг хоригч нь өөрөө намайг бүр юу ч биш болгоод яах ч учраа олохгүй болгоод тавьчихсан. Тэгэхээр энийг би өөрөө нөгөө ихэд энэ улс орны ухаантан мэрэгдүүдээс энэ учрыг асууж тодруулж ярилцах хэрэгтэй байна л гэж бодоод байна. Одоо би чамд хэлээд шүү дээ. Бидүүс ингээд нэг чиг нэг бодлоготой явахгүй болохгүй байна. Адуунаас хүн болгон өөрөөрийнхөө дураараа яваад байвал бидүүс хийх гэж байгаа үйл маань ингээд тард сарнаад бутраад үрдэн хүрэхгүй байна гэд. Тэгэхээр энийг яагаад ойлгодгүй юм бэ? Харин тэгээ тийм учраас онго ингэж буулгасан байна. Энэ онгийн буултыг бид нар юу гэж ойлгож хүлээж авах ёстой вэ гэж хүмүүсээс тодруулж асууж ингэж бид нар толгойтой болмоор байна гэсэн үг шүү дээ. Үгүй тийм биш ээ. За бурхан халдуу хайрхан уудын наан барилах дээд цагаан арал нь бүх монголчуудын оюун санааны эв нэгдлийн төв цэг юм байна. Тэгээд энэ оюун санааны эв нэгдлийн төв цэг дээрээ их Монгол улсын ураг удмын тэргүүнүүд болоод төлөөллүүд мөн ураг удмын улаач зайран удагдууд болоод мөн ураг удмын онгоц сахиусууд хуралдах ийм нэгэн хурлыг мөнх тэнгэрийн зарлиг хэмээн болгосон байгаа. Хэрвээ бид нар энэ зарлагын дагуу явсан бол бид нар төрийн дээд эрх барих жинхэнэ байгууллага байгуулах байсан. Одоогийн улсын их хурл нь хэдийгээр төрийн дээд эрх барих байгууллага гэгддэгч гэлээ
Үндсэн хуулийн зохицуултаараа энэ бол хэзээ дуртай цагтаа бид нар татан буулгаж болох ийм нэгэн төлөөллийн байгууллага, энэ бол жинхэнэ төрийн дээд эрх барих байгууллага биш юм а гэдгийг маш тодорхой заасан байгаа. Үндсэн хуулийн 3 нэгт засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна хэмээгээд ард түмэн төрийн үйл хэрэгт нэгдүгээр шууд оролцож тэгээд хэрвээ шууд оролцож чадахгүй тохиолдолд төлөөлөгчдийн байгууллагаараа төр дамжуулан оролцох ингэж төрийн үйл хэрэгт оролцох ийм зохицуултыг заасан. Тэгэхээр зэрэг одоо энэ төлөөллийн байгууллага улсын их хурл нь биш юм а. Одоо бид нэр өөрсдөө шууд оролцож төрийн дээд эрх барих байгууллагаа байгуулж өөрсдөө төрийн үйл хэрэгт шууд оролцох юм а гэдэг энэ зүйлийг бид нар Тэнгэрийн зарилгаан хүлээж авсан бол шууд хийчих байсан. Аммагамангадын урротмодад кэдэж санардах та Монхог тэнгэр эцэг цагааны зэрлэг амаа бохорботмын ангото бохорботмын удаасар бохорботмын авгийн тэргөөнөөтэй өрөндатон соодах Гэтэл энэ Тэнгэрийн зарилгийг улаач нь өөрийн зоргоор зохицуулт хийгээд ингээд энэ Тэнгэрийн зарилгийг энэ дагуу хэрхэвч хүмүүс түргэж болохгүй юм а гэдэг ийм том хаалтыг хийсээр өнөөдөр хүргэсэн байгаа. Одоо ч гэсэн сая энэ 6 сарын 22-ны тахилгад ийм 150-аад хүмүүс гэдэг чинь олон хүмүүсийг хөдөлгөөд очисон байтал очисон ойноо Тэнгэрийн зарлиг буунаа. Тэр дагуу бид нар үйлийг хийнэ гэсэн байтлаа. Тэнгэрийн зарлиг буусныг яг дуулах гэсэн ёсоор нь дуулгаад үйлдэх гэсэн ёсоор нь үйлдэхэд мөн дахиад хаалт бууж байна гэдэг бол энэ бол төрийн Монгол улсын төрийн эсрэг маш том гэмт хэрэг юм а гэж үзээд ингээд би энэ гэмт хэргийг бид нар нэг хүн алдаж оноод хийх гээд байж болно. Юун төлөө нийт олноороо бид нар эвийн хүчээр нэгдэж их үйлийг бүтээдэг үлээ тийм ээ. Тэгэхээр үүнийг эвтэхнэр бид нар шийдье. Ингэж Тэнгэрийн зарилгийг олноороо хамтаараа зөрчиж хэрхүүч болохгүй. Тийм учраас яаж хийж угаад буруу зөвгөө бүгдээрээ хэлцээ хэмээн энэ хэлцүүлгийг нээх ийм зорилгоор энэхүү дугаараа хүргэж байна. Ингээд тодорхой учрыг бас цааш нь нэлээд тодруулан ярьсны эцэст сая зөв шийдвэр гарах учраас ингээд учир бүрийг цааш нь улам тодруулан та бүхэндээ хүргэхийн төлөө хичээж буй байдал маань энэ юм аа. Ард түмний хурл бол ард түмний дээд эрх мөн. Ард түмний хурл бол манай ард түмний дээд эрх мөн. Ийм учраас 3 сая иргэн ард түмнийхөө хуралд оролцох зайлшгүй шаардлага өнөөгийн нөхцөлд бүрэлдээд байна. Энд хүрэлцэн ирсэн хүн болгон та бүхэн маань удмынхаа тэргүүн нэг хүний цаана хэдэн мянган үг дээдсчин байгаа шүү. Өөрийгөө хүндэтгэж авч үзээрэй. Бас дээрэс нь хариуцлагатай байгаарай. Уламжлалт төрийн тогтолцоо бол шинжлэх ухааны үндэсний үндэс мөн. Монгол улсад ард түмний хурлыг хуралдуулах үйл ажиллагааг нэгэн зэрэг зохион байгуулж явуулахыг даяар олноо зарлан тунхаглаж байна. Монголын ард түмэн бид улсын их хурлыг тарааж төрөө цэвэрлэн төрийн бодлого тогтолцоогоо хэлэлцэн шийдвэрлэж цаашдын зам мөрөө зөв тодорхойлон гаргах ёстой. Ингээд бүх нийтээрээ ард түмний хурлыг зохион байгуулъя гэдэг саналаа гаргасан. Ингээд 2018 онд үндсэндээ ард түмний хурлыг зохион байгуулах ерөнхий зөвлөл гэж зөвлөл 2018 оны 3 сарын 22-нд анхны акт за хийгээд ингээд үйл ажиллагаанд идэвхжүүлэн орсон бол 2018 оны 10 сарын 1-нд мөн Монгол улсын ерөнхийлөгч мөн улсын их хурлыг тар хэмээгээд ингээд ард түмний хурлыг зохион байгуулах ийм санал санаачлагыг гаргасан байдаг. Эрхэм гишүүдээ эрс шинжилэлд бэлтгэхдээ манай одоогийн тогтолцооны чадвар боломж нэгэнт бүр мөсөн шавгджээ. За та их хурлыг өөрөө тар гэдэг асуудлыг тавьсан. Тарахгүй л яах вэ? Дараагийн алхам юу гэж? Үлсгэлэн зарлах уу? Хин? Би. Та юу? Тий. Суулт зарлах уу? Тийм учраас би улс орныхоо ирээдүйн төлөө хүчрэг Монгол улсыг бий болгохын төлөө эрдэмтэд судлаачид иргэд сонгогчтойгоо хамтран бүх нийтээрээ эрүүл ухаанаараа шүүн хэлцэх замаар тогтолцооны реформыг хийх хэмээн уриалж байна. За энэ төлөөллийн байгууллагыг зайлшгүй татан буулгах ийм олон хүчин зүйл бүрдсэн атал гагцгүй тэр
өөрөө шууд оролцож төрийн дээд эрх барих байгууллагаа байгуулах энэ Тэнгэрийн зарлиг нь өнөөдрийг хүртэл төр түмэнд хүрээгүйгээс ард түмний хурлыг зохион байгуулъя гэдэг энэ ард түмний хурлыг зохион байгуулах ерөнхий зөвлөлийнхэн 2018 оноос хойш өнөөдрийг хүртэл 6 жил тогтмол үйл ажиллагаа явуулан ажиллаад ч сансантаа хүрч чадсангүй, зорилгодоо хүрч чадсангүй. Мөн ард түмний хурлыг зохион байгуулах олон үйл ажиллагаа жил болгон гарч жилээс идэвхжиж ирсэн боловч өнөөдрийг хүртэл тодорхой үр дүнд хүрч чадсангүй. Энэ бүхэн юу байсан байх нь та бүхэн боддоо эзэн хаад маань юуны учир Тэнгэрийн зарилгийг хэрхэн зөрчиж болох вүлээ хэмээн айлдсан байх нь. Их хаад маань юуны учир Тэнгэрийн зарилэг үгүй бол хэн юг хэрхэн үйлдэх вүлээ хэмээн айлдсан байх нь. Гэтэл өнөөдөр дахиад Тэнгэрийн зарлиг хоног нэг өдөрч гэсэн үнцэнтэй агаад нэг хоног нэг хоромч гэсэн бидний ур сад урдмуудын амнасаар бэлчин тавигдж байв ур вачруудад сануулах тун. Өнөөдөр ур удам маань харийн боолуудын занганд орж үр судмыг нь харийн боолууд захирах аюул ирсэн учраас нэг хоног нэг өдөр нэг хормыг шалгалгүйгээр бид нар энэ Тэнгэрийн зарлигийг хэрхэн гүйцэтгэх вэ гэдэг дээрээ яаралтай үйл ажиллагаанд оролцох. Түүний тулд 99 зайран 33 удагныг энэ их үйлэнд дайлаар мордуулах энэ зарилгаан буулгасаар адил өнөөдөр хүртэл яагаад энэ зарлиг дагуу хөдлөх нь бүхэл энэ зарлигийг нийт олондоо дуулгах энэ зүйлийг хүртэл хаач хориглоод байна вэ? Энэ үүнтэй бид эвлэрч болох уу? Нэгэнтээ эвлэрч болохгүй юмтай эвлэрээд эв эйийн хүчээр бид нар их үлийг бүтээнэ гэвэл хаад маань блэхэн айцсан ш Тэнгэрийн зарлигийг зөрчөөд үзгээ. Агт Тэнгэрийн зарлигийг зөрчиж байгаа хүнтэй эвлэж тохироод бид нар их үлийг бүтээх үү эсвэл Тэнгэрийн гисгэлийг хүртэж үр үндсээрээ үгүй болох уу? Ийм л зайлшгүй тулгалтай цаг үе дээр тулж ирээд байгаа учраас энэ зүйлийг сөхөж хөндөж ингэж тэргүүн зайрантайгаа мөн зохицолд хүрсний эцэст та бүхэнд энэ зүйлийг дуулгаж байгаа учраас мэрэгэн ард минь мэрэгэн оюунаараа шүүн тунгааж ингээд бид мөнх Тэнгэрийн зарлиг амаа хэмээн буусан энэ Тэнгэрийн зарлиг дор хэрхэн нэгдэх вэ гэдэг дээр мөн зайран удагдууд маань ялангуяа тусгайлан том үйл ажиллагаанд нэгдэж орох байхаа хэмээн итгэж байна. Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэж үг байдаг. Эрхэм хүндэт удган зайрангууд Тэнгэрийн улааш нар минь та бүхэн яах аргагүй Монголын ард түмнийхээ төр түмнийхээ оюун санааны жолоон дээр суухаас өөр аргагүй цаг үеийн шаардлагыг хүлээж авахаас өөр аргагүй нөхцөл байдал үүсэт байгааг Тэнгэрийн энэ айлдварч мөн баталлаа. Нэрийн 9 сарын 33 удагнуудыг шилж сонгон их үүлэнд мордуулах тун